Бүгд өдрийн мэндийг хүргэе шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэй 2026 оныхоо нумерологийн видеоор уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийнхаа нумерологийн видеог би болохоор аль болох жоохон тайван, чийл хий гэж бодож байна. Тэгээ өмнөх жилүүдээс арай өөрөөр хийж байгаа хувийн топ болгон дээр та бүхэндээ тусад нь 2 юм уу 3 ширхэгтэй богинохоо юм уншлах хийж өгнө. Тэгээ тариах үзрээ бэлдсэн байна. За тэгэхээр эхлээд хэдүүлээ 2026 оны ерөнхий төлөвийг болвол яриг нумерологийн талаас нь ярина гэсэн үг байж байгаа. За мэдээж энэ хэрэг тариа мэрэг маань бол орсон байгаа. За нумерологийн талаас 2026 он маань бол нэг тоотой жил болж байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг бүх энэ 2026 оныхоо цифруудыг хооронд нэмэх юм бол буюу 2 дээр нэмэх нь 2 нэмэх нь бишээ 2 дээр нэмэх нь 0 нэмэх нь 2 нэмэх нь 6 тэнцүү 10 болж байгаа. Тэгээ нумерологт яадаг вэ гэхээр зэрэг дандаа 2 оронтой тоог 1 оронтой болгож хооронд нэмдэг гэж байгаа. Тэгэхээр 10 гэхлээр 1 дээр нэмэх нь 0 тэнцүү 1 гээд нэг тоотой жил болж байгаа. За энэ нэг тоотой жил маань бол хүн болгонд хамааралтай таны орд ямар байх хамаагүй, таны жил ямар байх хамаагүй бүгдэнд нь хамааралтай гэсэн үг гэж байгаа. За нэгийн том нь болохоор зэрэг ерөнхийдөө та бүхний мэдэж байгаачлан шинэ эхлэлийг бэлэгддэг, манлайллыг бэлэгддэг тий. За мөн дээрээс нь одоо singularity буюу ганцхан зүйл би гэсэн ийм чиглэлтэй ерөнхийдөө маш ийм эрч хүчтэй тоо байдаг гэж хэлж болно. За тэгээ нумерологт болохоор зэрэг ерөнхийдөө 9 жилийн циклтэйгээр ингээд юмнууд үргэлжлээд явдаг байхгүй 1-9 хооронд тий. За тэгэхээр хэдүүлээ 2025 он бол 9 тоотой жил байсан гэсэн үг. За тэгэхээр ингээд 9 тоотой жил дээрээ нэг яг ийм циклийг дуусгаад бид нар 2026 оноос эхлээд цоошин нэг циклийг эхэлж байгаа. Тэгэхээр та бүхэн маань түрүү жил юу хийснэ бодхоос гадна 9 жилийн өмнө амьдрал нь ямар байсныг эргээд нэг санаад үзээрэй. Тэр үеэр эхлүүлчихсэн юмнууд юу байна те? Эсвэл эхлүүлэх гээд одоо хөрсөө бэлтжижсэн юмнууд юу байна? Энэ 9 жилийн хооронд те таны хувьд энэ 9 жил яг ямар 9 жил болж өнгөрөв гэх мэтчлэн иймэрхүү юм дүгнэлтээ хийхэд бол маш ээлтэй. Яагаад гэвэл бид нар одоо яг цоошин 9 жилийн цикл руу орж байгаа гэж хэлж болно. За нэгийн тоо маань тариах үзэр дээр болохоор зэрэг magician буюу элбчин хүзэртэй одоо дүүцдэг байж байгаа. За элбчин хүзэр маань бол ямар нэгэн зүйлийг бүтээхтэй манифест хийх. За тэгээд маш их хүч чадалтай байх зэргийг илэрхийлдэг. Яг л элбчин лугаа хүссэн зүйлээ бүтээхийг одоо хэлж байдаг те маш эрч хүчтэй. За гал одоо эмшинт чанартай ийм одоо тариа хүзэр байдаг. За нэгийн том нь астрологт болохоор зэрэг нартай холбогддог гэж байгаа. За нар бол бидний эргээд эгог ярьж байдаг. Бидний өөрсдийн талаар ярьж байдаг те бардам зан. За тэгээд эрч хүчтэй байдал гэх мэтчлэн ийм зүйлийг илэрхийлж байдаг гэж байгаа. За бас дээрэс нь яг 10 гэдгийг нь аваад үзэх юм бол ерөнхийдөө 2026 оны маань нийлбэр нь болохоор 10 байгаа шүү дээ. 10 болохоор зэрэг эргээд Wheel of Fortune буюу Азийн тойргийн одоо тариах үзэр дээрх хүзэртэй бас дүүцдэг байж байгаа. За ингээ бодохоор зэрэг ерөнхийдөө бол энэ 2026 он маань бол бид нэр яг нэг одоо амьдралынхаа нэг циклийг дуусгаа те нэг сургуулийг ингээд дуусгаж байгаа үе гэж хэлж болно. За тэгээд цоошин дахиад нэг сургуульд одоо хөл тавьж байгаа ийм үе гэж хэлж болно. За тэгэхээр зэрэг 2025 онд бол бид нар юмсыг маш их дуусгасан байж байгаа. Ардаа үлдээх зүйлүүдээ ардаа үлдээд нэлээд шилжилт хөдөлгөөн хийсэн байх. Заримынх нь хувьд жаахан хэцүү байсан байж магадгүй. Салалт малалт бас болсон байх магадлалтай тий. Гэх мэтчлэн ийм асуудлууд бол 2025 онд нэлээд огцсон бол одоо 2026 онд болохоор зэрэг дараагийнхаа бид нар цикл рүү хөл тавиад шинэ зүйлсүүдийг эхлүүлж байгаа гэж хэлж болно. Энийг бас коллектив түвшиндээ бид нар харах боломжтой байж байгаа тийм ээ. Ерөнхийдөө макро түвшиндөө янз бүрийн шинэ технологийн өөрчлөлтүүд одоо гарч эхлэх, хийгдэж эхлэх, судлагдаж эхлэх гэх мэтчлэн за тэгээд бун дээрээс нь ерөнхийдөө нэг тооны маань энерги нь өөрөө эрч хүчтэй, эго ихтэй, ер нь жоохон бие төлөвтэй байх гэдэг талтай. Тийм учраас 2026 онд зарим хүмүүсийн ааш араншин жоохон ширүүсэх магадлалтай, хитрхи бие төвтэй болж бардам зан их хөдлөх магадлалтай. Тийм учраас энэ хавханд орохгүй байхыг хичээгээрэй. За өөрийгөө маш сул дороогоор мэдэрж исэн өөрийгөө нэг юм хохирогч байдлаар мэдрээд байсан хүмүүс маань ер нь 2026 онд бол өөрийнхөө хүчийг өөртөө эргүүлэн авах боломж одоо шинээр нээгдэж өгж байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр зэрэг энэ 2026 оны миний бодлоор шүү дээ хамгийн чухал одоо санаж явах юм юу вэ гэхэлэр зэрэг бүх зүйл таны гарын дор байгаа.
бүх зүйл дээр та өөрөө сонголт гаргах боломжтой. Та бол хүчтэй агуу сүнс гэдгээ ерөөсөө мартаж болохгүй. Хохирогчийн нэг юм хитрхи одоо намайг зингчлээ, намайг тэгчлээ гэд ийм нөхцөл байдал сайжрахыг хүлээх гэхээс илүү 2026 оноос ахуулаад бид нэр өөрсдийнхөө яг жинхэнэ дотоод хүчийг барьж аваад за би өмнөх 9 жилийн хугацаанд ийм юмнуудын дээр бол амжилт гаргасан байна. Ийм юмнууд дээр бол алдсан байна гэдэг тэр юмнуудаа ингээм амар сайн тодорхой болгоод за тэгээд одоо би ирэх 9 жилдээ артлын одоо туслах дүр мэтэр эсвэл ингээ нөхцөл байдлын хохирогч мэтэр суухгүй би яг өөртөө контролыг авъя, өөртөө сонголтуудаа хий, илүү одоо хүчтэй байхыг эрмэлзье. Гэх мэтчлэн иймэрхүү зүйл хийхэд бол маш гайхалтай ах болно. За мөн дээрэс нь нэгийн тоо маань өөрөө манлайлагч тоо байдаг. Ордоор ярих юм бол одоо хоньны орд бол нэг дугаартай дүүцдэг байж байгаа. Тэгвэл хоньны орд бол нөгөө ордуудын хамгийн ихний орд байдаг. Тэгэхээр юмсыг ингээд нөгөө нэг төрүүлж хийхтэй хүмүүсээс одоо нэг алхам урд алхах гэдэг ч юм уу. Ийм тэргүүлэх, манлайлах иймэрхүү зүйлстэй бол 2026 он маш ээлтэй байж чаднаа. За тийм учраас одоо ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөд байгаа бол ямар нэгэн ажлыг эхлүүлэх гээд байгаа бол 2026 он бол маш гайхалтай ээлтэй жил байж чаднаа гэж харагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Түрүү жил бол могоо жил гэсэн. Тэгээ могоо жил бол ингээд одоо өөртөө хэрэггүй болцсон тэр хальсаа гэдэг лөө, хайрсаач гэдэг лөө ингээд шэд хийх буюу одоо орхиод тэг шинэ юм одоо арьс сургуулах тийм процесс 2025 онд явсан гэж хэлж болно. За 2026 онд тэгвэл энэ цоошин ийм арьстаагаар гал моржил руу орж байгаа. За гал моржил маань болохоор зэрэг бас би зүгээр нэг сайн мэдхгүй ч гэсэндээ зүгээр хүмүүсийн ярьж байгааг ингээд сонссон чинь нэгдүгээрт моржил ч угаасаа ерөнхийдөө ингээд ийм юмс хөдөлгөөнд орох ийм давшлах үйл хөдлөл авах ийм жилүүд юм билээ. Тэгээд дээрэс нь гал моржил гарч байгаа гэхэлэр зэрэг галын эрчим бүр нэмэгдээд өчөж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэлээд юм зүгээр ч нэг үйл хөдлөл авах биш, зүгээр ч нэг жижиг алхам барин тавин хийх биш, одоо бүр цоройж байгаа Night of Wands буюу одоо тариа хөзөр дээр бол галын жанжин байдаг. Тэрэн дээр яг бүр ингээд одоо морьтойгоо бүр ингээд цоройтсон гэд байгаа хүнийг дүрсэлдэг байхгүй яг тиймэрхүү нэлээд маш ийм эрч хүчтэй одоо ийм жил гарч байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн бас хамаагүй одоо нөгөө нэг энэ гал эрчмээ ихтүүлээд ялангуяа гал орчтой хүмүүс маань ер нь гал эрчим Монгол хоноор бол нөгөө шар ихтэй хүмүүс маань нэлээд өөрсдөө жоохон доош нь дарах гэдэг юм уу аль эсвэл хитрхи одоо тэр нэг галаараа хүмүүсийг түлхэхгүй байхыг хичээх хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй бол ингээд жоохон дарангуулал, төрөнгийлэл энэ төр маань орж ирэх гээд магадгүй. Тийм учраас за би яг ингээд газартлахтайгаар хөдөлж чадчихэв үү? Газартлахтайгаар хүмүүстэй харилцаж чадчихэв үү гэдгээ үргэлж анзаарж авах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хитрхи амир их самгардах хэрэггүй. Яг гэвэл угаасаа тоо болгоно сайн талууд гэж байдаг, сүүдрийн талууд гэж байдаг тийм ээ. Тэгэхээр энэ сүүдрийн талууд нь юу вэ гэхээр зэрэг яг саяны яриад байгаа энэ хитрхи амир яарах, төрөгдөх, хитрхи одоо төрөмгийлэх хитрхи магадгүй шудраг бус хүмүүстэй харьцах, өөртөөгөө харьцах, өөрийгөө хитрхи хүчлэх гэх мэтчлэн иймэрхүү зүйлс бас тохиож магадгүй учраас өөрийгөө жоохон доош нь дарж өгөөрэй, тиймэрхүү бүр дэндүү одоо гал эрчмийг муу талыг авч яваад авах гэдгийг анзаарж байгаарай гэж би бол зөвлөх байна. За тэгээд ерөнхийдөө бол угаасаа нэг дугаартай жил дээр маш олон шинэ зүйлүүд эхлэх боломжтой, шинэ хүмүүстэй танилцах боломжтой. Заримын хувьд бол одоо ямар нэгэн шинэ зүйлийг эхлүүлэхээр хөрсөө бэлтжиж болно За нэг юм гоё шинэ санаа ороод ирлээ. За энэ санаагаа одоо биежүүлэхийн тулд, биелүүлэхийн тулд эхлээд юу бэлдэх ёстой вэ Миний дотор ангаах шарах юу байна? За аль эсвэл миний одоо сайжруулах чадвар юу байна гэдэг ч юм уу энэ зүйлээ хийхин тулд энэ зүйлийг авч явахын тулд би өөрийгөө яаж бэлдэх вэ гэдэг иймэрхүү юмнууд бол нэлээд хийгдэнэ гэж ярьд юм байлээ. За тэгээд юу ч ер нь 9 жилийн цикл дундаа 1 болон 4-ийн тоо 2 хамгийн одоо том үүрэг оройлтой жилүүд байдаг гэж би бас нэг нумерологч хүнээс сонссон байгаа. Тэгэхээр тийм ээ яг 9 жилийн өмнө яг одоогоос 9 жилийн өмнө хэрэг 2017 онд юу хийжсэн бэ? 2026-аас 9-ээс хойш чинь 2017 онд юу хийжсэн бэ? Тэр үед та юу эхлүүлжсэн бэ? Юуны үндсийг тарьж исэн бэ? Юуны суурийг тавьж исэн бэ? Тэрийг маш сайн бодолцож үзээрэй.
Тэгээ тэрнтэй чи ерөнхийдөө мэдээж хэрэг үйл явдал нөхцөл байдал өөр байх боловч энергийн хувьд ямар нэг байдлаараа төстэй үйл явдлууд 2026 онд өрнөх магадлалтай гэж үзэх нэ. За ийм байна манайхаа. За тэгээ одоо болохоор зэрэг хувийн тооны жилийн хэсэг рүү орцгоё. За жилийн хувийн тоо болохоор зэрэг 2026 он ч өөрөө угаасаа нэгийн тоотой жил байгаа. За тэрэн дээр нь та өөрийнхөө төрсөн сар болон төрсөн өдрийн цифруудыг хооронд нь нэмэх ёстой. За тэгээ хэрвээ хоёр оронтой тоо гараад ирэх юм бол тэр хоёр оронтой тоогоо хооронд нь нэмээд за тэгээд ингээд яг нэг цифртэй ийм тоо гаргаж ирж авна гэсэн үг. За жишээлх юм бол 2026 оны 1 сарын 1-нд төрсэн хүн байлаа гэж бодоход 2026 ч өөрөө нэгийн тоотой жил. 1 сар ч өөрөө нэг дахиад нэгний өдөр төрсөн гэхээр таны хувийн одоо жилийн тоочин болохоор зэрэг 3 болно гэсэн үг. Тэгэхээр universal буюу одоо collective талаас 2026 он маань нэгийн тооны нэрхтэй байна. А таны жилийн хувийн тоочин болохоор зэрэг 3 байх нэ гэж ингэж авч үздэг байгаа шүү. За тэгээд би аргачлалыг аль болох ойлгомжтойгоор ингээ гоё оруулаад тавьчих. За тэгэхээр яг дааж хийж агаад өөрийнхөө жилийн тоогоо гаргаж ирээрээ. За мөн дээрээс нь ерөнхийдөө энэ хувийн жилийн тооны утгууд бол жил болгон адилхан байдаг. Тэгэхээр миний 2025 онд хийжсэн 2024 онуудад хийжсэн нумерологийн видеонуудыг бас үзэх боломжтой. Тэр үед би энэ тоонуудаа юу гэж тайлбарлаж ирсэн байна. Ямар ч байсан яг одоо бол би өөрөө санахгүй байна. Гэхдээ тэнцэнээс бас мэдээлэл олж авах боломжтой байх магадлалтай шүү. Окей. За эхлээд нэгээс ахуулаад яриад явъя. За хэрвээ таны жилийн тоо чинь 1 болвол таны энерги чинь өөрөө ертөнцийн энергитэй айгүй тийм давхцдаг төрлийн хүн байна гэсэн үг. Яг ертөнц хаана яваад байна, та тэнд яваад байдаг гэсэн үг. Би өөрөө яг тийм баггүй. Түрүү жил миний хувийн жилийн тоо 9 байсан. 2025 оны тоо маань өөрөө 9 байсан. 2026 онд мөн ялгаагүй миний хувийн жилийн тоо бол 1 байгаа. 2026 оны жилийн тоо 1 байгаа. Жил болгон адилхан байдаг. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Зэрэг та бол ертөнцийнхөө энергитэй маш юм хошиж чаддаг төрлийн хүн байна гэж өөрийгөө ойлгоход болно. Тэгэхээр түрүүний ярьсан тийм нэгийн тоотой холбоотой энэ мэдээллүүд бүгдээрээ тань хамааралтай гэсэн үг ээ. Хэрвээ чадах юм бол ер нь айгүй тийм өөрийнхөөрөө байх хэрэгтэй, аль болох дуу хоолойгоо бусдад хүргэх хэрэгтэй, бодоод байгаа төслүүдэд хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ жил бол хийж болох таны хувьд хийж болох хамгийн тэнэг зүйл бол юу ч хийхгүй өнгөрсөндөө үлдээд суух шүү. Тэрнээс бусдаар та ямар нэгэн байдлаар стил имижээ өөрчлөх, шинэ хүмүүстэй танилцах, шинэ ажлуудыг туршиж үзэхэд бол гайхалтай болно. Тэглээгээд одоо өнгөрсөн жилүүдийнхээ бүх юмнуудыг хаяг гэсэн үг биш. Одоо амьдралдаа нэмж оруулах юмнуудаа одоо яг оруулж ирвэл хамгийн ээлтэй байж чадах нэ. За та бүхэндээ тарих үзэр татаж өгье. За the world хүзэр буюу ертөнц үзэр гарч ирсэн. Тийм ертөнцтэйгөө энэ жил бол та бүхэн маань маш ойрхон байх болно. Таны угаасаа энерги ч өөрөө ертөнцийн энергитэй маш ойролцоо байдаг хүн учраас магадгүй гадаад ертөнцид бас айгүй тийм мэдрэг байгаад байдаг хүмүүс байж магадгүй. Хэрвээ тийм бол энэ жил ер нь яг одоо нэгийн тооныхоо аль болох сайн талд нь гараад те хамгийн гол нь өөрийнхөө байх хэрэгтэй, аль болох өөрийгөө тодоор илэрхийлэх хэрэгтэй, хойшоо суух хэрэггүй, өөрийгөө жижигрүүлэх хэрэггүй шүү. За тэгээд ертөнц хүзэр гарч ирж байна гэхлээр бас та бүхний маань хувьд 2025 онд дуусгах байсан зүйлсүүдэд дуусгаж чадаагүй байгаа бололтой. Тийм учраас 2026 онд зарим нэг зүйлс дахиад төгсөх болно гэж харагдаж байна. Заримын хувьд одоо сургуулаа дүүргэж иж магадгүй иймэрхүү төгсөлт мөксөлтийн үе бол бас 2026 онд үргэлжилнэ гэж харагдаж байна. За the sun буюу нарны хүзэр гарч ирсэн. За гайхах зүйл болго энэ жил бол ерөнхийдөө нэг дугаартай хүмүүсийн маань амьдрал нэлээд гайгүй одоо эерэг байхаар харагдаж байна. Нэлээд урин дулаан байх болно. Тэг хамгийн гол нь та өөрийгөө тодоор илэрхийлгээс ерөөсөө айхгүй байх хэрэгтэй. Магадгүй өмнө нь өөрийгөө жоохон жижигрүүлээд байдаг гэсэн бол янз бүрийн ярих байгаа юмнуудаа ингээд хойш нь татаад байдгүйсэн бол энэ жил бол ерөөсөө тэгэхэд маш тохиромжгүй гэж харагдаад байна. За тэгээ мөн дээрээс нь 9-ийн аяг гарч ирсэн байна. Та бүхний маань хувьд энэ жил маш удаан бодож исэн, мөрөөдөл нь биелэх боломжтой байна гэж харагдаж байна. Тэгэхээр нэг дугаартай хүмүүсийн маань хувьд ерөнхийдөө маш нээлттэй жил болох болно, маш эерэг жил болохоор харагдаж байна. Сүүлийн хэдэн жилүүдэд одоо байгаагүй юм эерэг жил та бүхний маань хувьд гарж ийн. Нэг тоотой жилтэй байна гэдэг чинь та өнгөрсөн хугацаанд 7, 8, 9 гэдтэй айгүй тийм үеийн өрийн холбогдолтой жилүүдийг өнгөрүүлсэн гэсэн маш олон зүйл дээр та айгүй их тийм дарамт мэдэрсэн байж магадгүй. За тэгээд тэр энергиэсээ одоо 2026 он ямар ч байсан
гарч ийна гэж харагдаж байна. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол өмнөх жилүүдийг бодвол хамаагүй эерэг байна. За сөрөг талууд нь юу вэ гэхээр зэрэг та өөрийгөө эвгүй байдалд оруулахаас бас сэргийлээрээ өөрийгөө илэрхийлж ийн гэд хитрхи мунхаг үйлдэл хийх ч юм уу те алдаатай үйлдэл амир гаргах үе тэрэн дээрээ анхаарч өгөөрэй. Өөрийнхөөрөө бай гэхдээ газарчлагтай байхаа бүү мартаарай гэсэн мессеж орж ирлээ. За үүний дараагаар одоо 2 дугаартай хүмүүсийнхээ мессеж рүү орцгоё. За хэрвээ таны хувийн жилийн тоочо 2 гарч ирсэн бол энэ жил таны хувьд хайрын жил байх болно. Энэ жил синглчүүд маань бол хайртай хүнтэйгээ уулзрах магадлалтай, хостой хүмүүс маань хайрын харилцаан дээр нэлээд том үйл явдал өрнөх магадлалтай, харилцаагаа бэхжүүлэх одоо янз бүрийн ийм сорилтуудтай нүүр тулах шаардлага гарч магадгүй хостой хүмүүсийн маань хувьд тийм яг хосоосоо юу хүсэж байгаа юм те. За тэгээ хостойгоо яавал илүү дотн болохын, яавал илүү бат бөх харилцаатай байхын гэдэг дээр маш их одоо анхаарал ирсэн ийм жил болох болно. За 2 тоотой жил дээрээ хүмүүс маш их гэрлэлтэд батлуулдаг, сүү тавьдаг, те албан ёсоор хин нэгэнтэй үерхдэг, мөнгөн хурмаа хийдэг гэх мэтчлэн иймэрхүү зүйлс одоо болох магадлал бусад жилүүдээс илүү өндөр байх болно. За мөн дээрээс нь 2 тоотой жил дээр бусдад өөрийгөө маш их зориулах гээд байдаг, те ээж аавдаа туслах гэдэг ч юм уу, те иймэрхүү юм нэлээ хийх гээд байдаг талтай. За мөн дээрээс нь 2 дугаартай жил дээрээ ямар нэгэн түншлэлийн харилцаанд шинэ найз төнхөдтэй болох магадaltaй. Гэхдээ түншлэлийн харилцаа гэдэг нь болохоор зэрэг одоо хамт олон гэхээсээ илүү яг нэг хүнтэй яг маш илүү одоо гар хамжиж ажиллах, тэ аль эсвэл яг нэг найзтай болоод тэр найзтайгаа маш их тотносох иймэрхүү үйл явдал болох магадлал илүү өндөр байдаг гэж байгаа. За та бүхэндээ тариа үзэр татаж өгье. Би амар оргол үзэргээ тань. Тариа үзэр татаж өгье. 2 дугаартай хүмүүс юм аа. За King of Swords гарч ирсэн байна. За энэ жил мөн дээрээс нь таны логик одоо тарихтай тиймэрхүү юмнууд маань нэлээд хурцлагдах болно гэж харагдаж байна. Та бусадтай харилцахдаа маш одоо оновчтой харилцаж чадна. Таны хувьд өмнө нь тодорхойгүй байсан зүйлс энэ жил маш тодорхой болох болно гэж харагдаж байна. Ерөнхийдөө одоо логик тархины ямар нэгэн тийм төөрөгдөлд юусоо орооцолдохгүй төөрөгдлөөс харимж гарах жил болж байна гэж харагдаж байна. За дахиад нэг үзэл татъя. За 6-гийн сэлэм гарч ирсэн. За энэ жил мөн дээрээс нь та бүхэн маань хаа нэг тийшээгээ явах магадлал маш өндөр байна. Нутаг орон солих, гадагшаа тутагшоогоо удаан хугацаагаар явах магадлалтай. Тийм за тэгээд яагаад энийг би яг юм одоо урт хугацааны аялал гэж хэлж байгаа вэ гэхлээр зэрэг 6-гийн сэлэм маань ингээд зарим нэг зүйлээс ингээд салж ядаад байгаа энергийг илэрхийлдэг. Тэгээд тийм учраас энэ нь зүгээр нэг одоо богино хугацааны аялал гэхээсээ илүү урт хугацааны хэдэн сарын хэдэн жилийн аялалд гарах магадлалтай байна. За заримынх нь хувьд энэ нь шууд утгаараа нутаг орон солих нүүж суух байж болно. Заримынх нь хувьд болохоор зэрэг энэ нь ямар нэгэн одоо карьерийн ч юм уу те сурлах хөдөлмөрийн ч юм уу аян замналд гарахыг хэлж байгаа. За дахиад нэг татъя. 5 аяга буруу гарч ирсэн байна. За 5-ын аяга гарч ирэхээр зэрэг ерөнхийдөө хүмүүс жоохон сэтгэл готролд орох гээд байгааг илэрхийлж яадаг байж байгаа. Тэгэхээр энэчнээс надад яг ямар мэдрэмж төрөөд байна вэ гэхээр зэрэг манай 2 дугаартай хүмүүс маань бол энэ жил жоохон юу яах гэж магадгүй мэдрэг болох гэж магадгүй. Тэгээ мэдрэг баснаасаа болоод амархан сэтгэлээр унах гэж магадгүй. Энэ энергиэс хэдүүлээ яаж өөрийгөө татаж авч гаргадаг байх вэ гэхлээр зэрэг аль болох тухай бүрт нь мэдрэмжээ мэдрээд за өөртөө юу хэрэгтэй байгаа тэрийгэ өгөөд явах хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй өөрийгөө хүчлэхгүй, өөрийгөө дэндүү амир яаруулахгүй. Яг гэвэл 2 дугаар маань өөрөө ерөнхийдөө угаасаа нэг тийм айгу зөөлөн энергитэй жил байдаг байхгүй. Тэнгүүд одоо 1 дугаартай тийм ээ 2026 оны гал эрчимд жоохон өөрсдөө түлэгдэхэд эсвэл ард нь хоцроод байгаа юм шиг мэдрэмж аваад байж магадгүй. Тэгэхээр өөрийгөө за би ингээд хоцроод байна да, би ингээд болохоо болоод байна да гэж бодолгүйгээр яг өөрийнхөө дотоодыг сонсоод өөртөө юу хэрэгтэй байгааг тухай бүрт нь өгж байгаарай. Хэрвээ бусад хүмүүс бүгдээрээ маш их янз бүрийн юм хийгээд те та болохоор зэрэг амармаар санагдаад байгаа бол тэр бусад хүмүүстэй өөрийгөө жишгүй өөртөө амралтыг олгох нь маш зөв байх болно. Тэгж чадахгүй бол жоохон амархан сэтгэлээр унах гад байх жил ирж байгаа гэж харагдаж шүү. За одоо ингээд 3 руу орцгаая. За хэрвээ таны хувийн жилийн точин 3 гэж гарсан бол
энэ жил таны хувьд болохоор зэрэг бүтээлч одоо ийм жил болж байгаа гэсэн. Та маш олон бүтээлүүдийг гараараа туйруулж гаргах боломжтой. Хэрвээ энэ дунд урлагийн талын хүмүүс сонсож байгаа бол энэ жил таны хувьд маш гайхамшигтай, гайхалтай, гой уран бүтээлүүдийг гараасаа гаргах боломж бусад жилүүдээс илүү нээгдэж байна. За зохиол бичих, шүлэг туйрвах, одоо дуу бичих, гой концерт мэзэгт хийдэг ч юм уу уран зураг зурх гэх мэтчлэн иймэрхүү юмд бол маш гайхалтай байх магадлалтай. За мөн дээрээс нь 3 тоотой жил дээр хүмүүс хүүхэдтэй болох бас магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр энэ жил ямар нэгэн байдлаар бүтээл сэтгэлгээгээ ажилуулж хувилгаан хүрд дээрээ одоо маш төвлөрсөн жил болох болно. Хувилгаан хүрд гэдэг маань бол амьдралаас таашаалаа авах. За тэгээ тэр таашаалаа өөрийнхөө ийм одоо дотоод эрчим болгоод тэр эрчимээ буцаагаад ингээд бүтээлч сэтгэлгээ болгоод гаргадаг ийм энергийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ жил та бүхний хувьд ерөөсөө зүгээр суухгүй аль болох ямар нэгэн зүйл дээр өөрийнхөө бүтээлч байдлыг гадагшаа гаргах нь зөв байх болно гэсэн юм шүү. За, тариа хүзэр татаж харъя. За, Ace of Swords гарч ирсэн маань маш олон шин санаанууд энэ жил танд орж ирэх магадлалтай. Шин санаа оноонууд, за тэгээд бас хүмүүс тань руу маш их холбоо барьсан жил болох болно. Өмнөх жилүүдийг бодвол хүмүүс таныг ямар нэгэн одоо үдшилэг ч юм уу цуглаан тиймэрхүү юмд их урих магадлалтай. Эсвэл та хүмүүсийн араас гүгээд ах биш өөрөө хүмүүсийг одоо ардаасаа гүйлгэж байгаа ийм жил болж байгаа. За тэгээд мөн дээрэс нь нөгөө талаас болохоор зэрэг маш их хэмжээний гой шин санаанууд ямар нэгэн асуудлын шийдлүүдийг бол маш гайхалтай олж чадж байна гэж харагдаж байна. За дараагийн Oracle хүзрээ татъя. Oracle хүзрэлгээд тах юм би тариа хүзэр. За Judgment хүзэр гарч ирсэн маань энэ жил та ямар нэгэн зүйлд өөрөө ирэхгүй татагдаж дуудагдах болно. За тэгэхээр энэ нь болохоор зэрэг за би яагаад ч юм бэ нэг юм ном бичих юм шиг санагдана. Яагаад ч юм бэ би нэг юм одоо юу гэдэг чинь тэр компани ярилцлага ёстой юм шиг санагдаад байна гэдэг ч юм уу. Айгуу тийм зүн сайван мөн дээрээс нь ингээд юмд татагдах шинж чанар маш их байх болно гэж харагдаж байна. За мөн дээрээс нь 20 дугаартай Judgment хүзэр дээр болохоор зэрэг өхөөл дахин төрөлтийг бас ярьж байдаг. Тэгэхээр та бүхний маань хувьд 2026 он бол маш их юм одоо юмсыг ойлгосон жил болох болно. Нэмийг нэг юм айгу том зургаар нь харах боломжтой болно гэж харагдаж байна. Зөвхөн өдөр тутмын жижиг юм дээрээ төвлөрөөд байх биш. За би өнгөрсөн жилүүдэд юу хийв? Одоо ирэх жилүүдэд би ер нь ямар чиглэл рүү явах уу гэдэг зөв чиглэлээ маш их олж байгаа ийм жил болж байгаа гэж харагдаж байна. За дараагийн хүзрийг татъя. За Page of Cups гарч ирсэн байна. Энэ жил таны хувьд маш романтик жил болох болно гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол одоо гэгээлсэн тийм өчүүд маш их байх болно. За энэ донд бас сингл хүмүүс байгаа бол 2026 онд энэ романтик хүнтэйгээ уулзах магадлал бас маш өндөр байгаа гэж харагдаж байна. Тийм ямар нэгэн романтик болцоонд явах амьдрал нь ерөнхийдөө нэг юм жирийн үеийнхээсээ илүү романтик байх болно. Тэгээ угаасаа 1 2 3 4 тоотой жилүүд дээр явж байгаа хүмүүсийн хувьд амьдрал нь илүү эерэг одоо эрчимтэй байдаг байж байгаа. Тийм тэгээ цаашаагаа 7 8 9 болоод ирэхээр зэрэг жоохон кармын үеийн үеийн юм болоо авчдаг. Тэгэхээр 3 дугаартай жилэн тохиож байгаа хүмүүсийн хувьд бол 1 дугаартайгаа ингээд харьцуулаад бодсон ч гэсэндээ гал эрчим нь хоорондоо маш сайхан нийлээд зөндөө олон зүйлийг одоо хийж бүтээх ийм жил гарч байгаа гэж харагдаж байна. За одоо 4 рүү орцгаая. За хэрвээ таны жилийн тоочин 4 гэж гарч ирсэн бол энэ жил бол таны хувьд ямар нэгэн зүйлийг яг барьцтай болгох жил болж байгаа. Ноён нуруугаа одоо түших ийм жил болж байгаа гэж хэлж болно. За энэ жил болохоор зэрэг ерөнхийдөө хүмүүс гэртээ маш их анхаарлаа хандуулдаг, гэрээ маш их анхаарч одоо харж ханддаг байж байгаа. Гэр бүл за тэгээ ер нь таны амьдралын суурь фундам зэрэг зүйлс бол хамгийн чухал байх болно. За 4 тоотой жил дээрээ хүмүүс одоо ямар нэгэн шин үйл хөдлөх хөрөнгө бол худалдаж авах магадлал бусад жилүүдээс илүү өндөр байдаг байж байгаа. За тэгээд 4-ийн тоотой тариа хүзэр бол Emperor буюу эзэн хаан хүзэр байдаг. Тэгэхээр яг нэг юм нөгөө бор гэртээ богд гэдэг шиг ингээд яг нэг өөрийнхөө амьдралын эзэн болж байгаа мэдрэмж маш их төрдөг байж байгаа. Тэгээд сүүлийн та 4 жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлсийнхээ яг үржил шимийг бодтойгоор энэ жил бол мэдэрч эхлэх болно гэсэн үг .
та ямар нэгэн төсөл дээр ажиллаж исэн бол яг жинхнээсээ одоо мэдэгдэхүйц хэмжээний таны амьдралын анхан хэрэгцээнүүдийг хангах хэмжээний ийм орлогыг бас олох боломжтой байдаг гэж үздэг. Яг таны хийж байгаа зүйлсийн үр дүн 4 жилдээр бол бийждэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр 3 жилийн өмнө та эсвэл 4 жилийн өмнө та яг ямар үр тарьсан тэрнийхээ эхний одоо ургацыг 4 жилдээр бол хурааж авдаг гэсэн үг гэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ жил бол та хэд маань ерөнхийдөө за гэр орон маань яаж ийн, гэр бүл маань яаж ийн, миний карьер яаж ийн гэдэг бүгднийг ингээ чеклээд за тэгээ бас маш ийм чухал зүйлийн одоо бас фундамыг, суурийг тавьж өгөх ийм жил болж байгаа гэж үзнэ. За тэгээд энэ маань эргээд 2026 оныхоо нэг тоотой ингээ харьцуулаад бодох юм бол энийгээ та маш их эрчим хүчтэйгээр бол маш хурдан гүйцэтгэл сайтаагаар хийж чадах болно гэж харагдаж байна. За тарай хүзэр татъя. Ace of Pentacles гарч ирсэнд гайхах зүйл алаг зоос хүзэр гарч ирсэн байна. За энэхүү зоос хүзэр маань юу илэрхийлж байгаа вэ гэхлээр зэрэг энэ жил та бүхний хувьд ямар нэгэн шинэ ажлын одоо боломж орж ирэх магадлалтай сүүлийн 4 жилийн хугацаанд та энэ ажилдаа тохирохуйцтай ийм мэдлгүүдэд хуримтлуулсан байна. Одоо энэ жил болохоор зэрэг яг аль бие усаар энэ ажлыг одоо хийж эхэлж гин гэж харагдаж байна те. Энэ нь бизнес ч байж болно, эсвэл ямар нэгэн компанид ажиллах ч байж болно. За заримынх нь хувьд бас сурахч байж болно. Гэхдээ яг одоо сурахтаа бэлдэн гэхлээр зэрэг сүүлийн 4 жилийн турш одоо жишээлх юм бол 12 жилдээ маш их хичээж суралцсан ч юм уу те. Тэг яг нөгөө хүссэн сургуультаа орж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлс энэ жил тохиолдох магадлалтай. Ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн ялгаагүй ур чадвараа сайжруулсаар агаад илүү сайн компанид ажилд орох гэдэг ч юм уу те. Эсвэл бизнесийнхээ ур чадварыг сайжруулсаар агаад одоо офисынхаа ажлыг орхиод яг энэ бизнесээ хийж эхлэх гэдэг ч юм уу. Иймэрхүү боломж бол энэ жил та бүхэнд орж ирж байгаа гэж харагдаж байна. За дурлалт асуудал үзэр гарч ирсэн байна. За та энэ жил ямар нэгэн зүйлд эцсийн шийдвэрийг гаргах болно гэж харагдаж байна. Заримынх нь хувьд бас гэрлэх шийдвэрийг гаргаж иж магадгүй, хин нэгэндээ гэрлэх, гэр бүл болох шийдвэрийг гаргаж иж магадгүй. За заримынх нь хувьд болохоор зэрэг одоо за би яг бизнес эхлүүлэх юм байна гэдээ яг тэрнийхээ төлөө явж эхлэхтэй. Тэг ямар ч байсан нэг маш том шийдвэрийг бол 2026 онд гаргаж байгаа харагдаж байна. За дараагийн хүзэр эмэгтэй дээд санваартан гарч ирсэн байна. За энэ хүзэр маань болохоор зэрэг зүүн савин илэрхийлж байдаг. Энэ жил та бүхний маань хувьд титэм хурд нэлээд идэвхжил өндөртэй зүүн савин сайтай жил болох болно гэж харагдаж байна. За мөн дээрээс нь та альва зүйлсийг хийхдээ хитрхи их өөрийгөө хүчлэхгүй гэж харагдаж байна. Ерөнхийдөө за нэг иймэрхүү юм хийчих юмсан гэж бодоод байж тал тэр боломж нь өөрөө автоматар ороод ирдэг ч юм уу. Хин нэгэн танд санал тавьдаг ч юм уу. Ийм болох магадлал маш өндөр, сорон зээн энерги өндөртэй жил болж байгаа гэж харагдаж байна. За 5 руу орцгоё. За хэрвээ таны хувийн тооч нь 5 гэж гарч ирсэн бол энэ жил таны хувьд бол өөрчлөлтийн жил байх болно. За энэ өөрчлөлтүүд нь одоо 2026 оны 1 таатай маань ингээд холбоод бодох юм бол маш хурдан өрнөх магадлалтай таны төсөөлөөгүй байсан, төлөвлөөгүй байсан зүйлсүүд 2026 онд маш их одоо өрнөх болно гэж харагдаж байна. Тэгээ энэ нь болохоор зэрэг одоо та сүүлийн 5 жилийн хугацаанд юу хийсэн, юу хийж бүтээсэн, сүүлийн 4 жилийн хугацаанд ч юм уу те юу хийж бүтээсэн, хаа хүртэл явсан зэрэгээс холбоотойгоор за одоо ингээд яг нэг юм замаа дахиад нэг жоохон чиглүүлэх, замаа засах ийм одоо үйл явдлыг танд, ийм боломжийг танд олгож байгаа жил болж байгаа гэсэн үг ээ. Хэрвээ танд сүүлийн хэдэн жилийн туршид те ерөөсө таалагдаагүй, эсвэл үржил шимийг нь ерөөсө хүртэж чадаагүй ч юм уу иймэрхүү асуудлууд байгаа бол энэ дээр та өөрчлөлтийн арга хэмжээг бол энэ жил авах болно гэж харагдаж байна. Магадгүй таны амьдралд одоо төсөөлөөгүй байсан янз бүрийн боломжууд гинт орж ирж болно, нөхцөл байдал гинт өөрчлөгдөж болно те. Иймэрхүү зүйлсүүд бол маш их одоо тохиох ийм жил болж байгаа гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол жоохон тогтургүй жил байдаг шуудхан хэлгээд. За тарай хүзэр татаж харъя. Нөхцөл байдлууд айгүй хурдан өөрчлөгдөх магадлалтай. Тэгэхээр адал явдалт дуртай тий ийм тэрхий амир төлөвлөгөөнд дургүй хүмүүсийн хувьд бол маш гоё эерэг жил. Эсвэргээрээ хэрвээ та төлөвлөгөөнд дуртай бүх зүйлийг яг ингээд хүснээрээ байлгах гэж оролддог ийм төрлийн хүмүүс байгаа бол 2026 жоохон тохгүй байх магадлалтай гэж гарч ирж байна гэсэн үг. За
гэж гарч ирж байна ч яг 5 тотож жил угаасаа тийм байдаг. За 10 саваа гарч ирсэнд гайхах зүйл алга. Та бүхний маань хувьд 2026 он маш завуу жил байх болно. Тэгээ жоохон олон тийшээс хамгаардах гэж магадгүй. Тэгээ ингээд нэг юм хийгээд байж итэл ингээд нөхцөл байдал өөрчлөгдөөл дахиад нэг юм хийгээд байж итэл дахиад тэр нь өөрчлөгдөөл ингээд бөмбөг шиг авах гээд байгаа ийм жил байж магадгүй. Тэгэхээр хэрвээ ингээд байгаа бол аль болох өөрийгөө газардуулаад за ертөнцийн одоо бүх зүйлийг даатгахад болно гэсэн үг. Тэ өөрөө хитрхийн амар энэ жил бол ингээл учир зүггүй яг төлөвлөгөөний дагуу ингэж чимхлөөр юм хийхэд бол тохиромжгүй жил байна. Тэрний оронд арай жоохон өөрийгөө нээлттэй байлгасан дээрээ гэж харагдаж байна. Энэ нь тарай хөзрөөлт гэсэндээ гарч ирлээ. За King of Cups буюу аягны хаан гарч ирсэн байна. За аягны хаан маань юуг ярьдаг вэ гэхээр зэрэг маш ийм зүүн савин өндөртэй. За мөн дээрээс нь одоо EQ өндөртэй тий ийм хүмүүсийг илтгэж байдаг. Тэгэхээр энэ жил та бүхний маань хувьд за магадгүй заримынх нь хувьд бол сэтгэл зүйч мэтгэл зүйч дээр явж байгаа байж магадгүй. Аль эсвэл өөрөө бүр нэг юм сэтгэл зүйч юм шиг те сэтгэл хөдлөө маш сайн хянаад өөрийнхөө ингээд дотоодыг маш сайн ойлгох жил болж байгаа гэж харагдаж байна. Ямар ч байсан дотоодтойгоо бас нэлээд харилцсан жил. За энэ нь бол өөрөө маш зөв юм. Ягаад гэвэл гадаад ертөнцийн замбраагүй байсан ч гэсэн та дотооддоо өөрөө тогтуун байж чадах юм бол гадаад ертөнцийн чинь ерөнхийдөө таны дотоодыг дандаа толдож байдаг учраас илүү энэ одоо 5 дугаартай жилийн энергийг амархан давах боломжтой болж байна гэсэн үг. За дахиад нэг үзэр татъя. Энэ жил бол таны хувьд хэрвээ та үнэхээр ингээд амар тийм сюрпризээр дүүрэн жил байгаасаа гэж хүсэх юм бол те аль эсвэл ингээд гинтийн аялал маялалд гарах юм бол гэдэг ч юм уу энэ нэг юм одоо тааварлашгүй нөхцөл байдлуудыг та романтикаар харж чадах юм бол маш гоё жил болох болно гэж харагдаж байна. За мөн дээрээс нь энэ жил за синглчүүд маань бол бас ямар нэгэн одоо маш гоё романтик болцоонд явах хин нэгэн танд одоо бэлгэсэл тавчирч таны араас гүөх магадлал бас маш өндөр байгаа гэж харагдаж байна. За одоо 6 руу орцгоё. За хэрвээ таны хувийн жилийн тоочин 6 гэж гарч ирсэн бол энэ жил таны хувьд эв нэгдлийн жил байх болно. За мөн дээрээс нь та энэ жил маш өглөгч байх болно. Бусдад маш их туслах хүсэл төрөх болно. Ерөнхийдөө амьдрал нь бол айгүй тийм гоё эвтэй найртай бүх зүйл ингээд нэг юм араасаа болж байгаа юм шиг мэдрэгдэх болно. Маш гоё жил гэсэн үг. Мөн дээрээс нь хайрын жил болж байгаа гэж үзэж болно. Энэ жил бол та амьдрал ямар гоё байх боломжтой, ямар юм одоо ив нэгдэлтэй бүх зүйл ингээд араасаа тий баг багаар ингээд flow хийгээд гэж ярьдаг шүү дээ. Нэг тийм ингээд гоё урсаад ингэж явах боломжтой байт юм бэ гэдгийг мэдрэх жил болж байгаа гэсэн үг. Энэ бол одоо тоон зурхаад байдаг хамгийн зөөлөн одоо жилүүдийн нэг байж байгаа. Тэгэхээр энэ жил бол таны хувьд маш таатай жил болох магадлалтай. За 2026 оныхоо нэг тоог таны энэ одоо 6 гэдэг тоотой ингээ харьцуулаад ингээд холбоод үзэх юм бол таны хувьд жоохон хүмүүс хитрхи их таныг яаруулаад байгаа нь төвхтэй санагдаж магадгүй. За мөн дээрээс нь та өөрийгөө бас яаруулах гадаж магадгүй. Тэр хавханд битгий ороорой. Ерөөсөө тийх хэрэггүй юм болгон өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг те мэдээж хэрэг өөрийгөө зөвөр бусдад одоо маш гоё эрх чөлөөтэйгээр илэрхийлэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол угаасаа 2026 оны коллектив энерги байж байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд магадгүй начиг өнөөдрөх шиг ингээд нүрэ амир лаг сүртэй будах ч юм уу те аль эсвэл ингээд айгуу гоё өөрийгөө ингээд хүчтэйгээр томоор нээлттэйгээр илэрхийлэх гэх мэтчлэн иймэрхүү зүйлийг хийж чадах юм бол яг энэ ив нэгдлийнхээ энергийг бүр илүүтэйгээр мэдрэх болно. Тэгж чадахгүй ингээд хүмүүс яагаад ингээд амар яарад байгаа юм болоо, яагаад намайг яаруулад байгаа юм болоо, би тэгмээргүй нэгмээргүй ингээд эсвэл бусдаа өөрийгөө ингээд жишээд ингээд ах юм бол энэ энергийнхээ сөрөг талд гараад хүмүүс хитрхи ай тал засгаад, сандраад, араас нь гүүгээд өөртөө байгаа хамаг юма бусдад тараах гэдэг магадгүй аль болох тийхгүй байхаа хичээгээрэй. За тариа хөзөр татаж харъя. The whale гэдэг хөзөр гарч ирсэн байна. За энэ болохоор худаг гэдэг хөзөр байж байгаа. За энэ жинс надад хэд хэдэн мессеж орж ирж байна. Нэгдүгээр болохоор зэрэг хэдүүлээ нөгөө нэг худагт ингээд хүслээ хүмүүс шүнээд байдаг шүү дээ кино минан дээр яг тэрэн шиг нэг тим нэрэг мэдрэгдээд байна. Магадгүй та
өмнө нь бас ингээ манифест хийжсэн зүйлсийнхээ үржил шимийг 2026 онд авах магадлалтай байгаа гэж харагдаж байна. За мөн дээрээс нь Whale маань болохоор зэрэг ямар нэгэн зүйлийг ингээд хуурахыг хэлдэг гэх юм уу одоо жирэмсэн хүнсэн дотроо тээгээд бойжулдаг штэ. Яг тэр энерги явж идэг гэсэн үг байхгүй юу? Тогоон дотор юм чанж байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг 2026 он бол яг тийм байх болно. Тэгээ тэр утгаараа шууд утгаараа бас 2026 онд жирэмсэн болж байгаа хүмүүс байж магадгүй. Тэрнээсээ болоод угаасаа жирэмсэн эхчүүд нэг юм амар гоё сэтгэл тэнэгэр байдаг. Та цаанаасаа хэрвээ одоо эрүүл мэндийн талаасаа гайгүй байж чадах юм бол яг тийм энергитэй юм гэсэн шууд утгаараа жирэмсэн болно гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ та ямар нэгэн хүслийг дотроо тээгээд тэрийг ингээ боловсруулад маш гоё үзэсгэлэнтэй зүйл болгон хувиргаж байгаа, үн цэнтэй зүйл болгон хувиргаж байгаа гэж харагдаж байна. За дараагийн хүсрийг нь татаж харъя. Импресс үзэг гарч ирсэн байна. Гайхалтай. За энэ жил бол орлого сайтай байх болно. Тамааш үзэсгэлэнтэй байх болно. Ерөнхийдөө бол эмгтээлэг шинж чанар нэлээд өндөртэй. За тэгээд гоо зүй талаасаа маш өөртөө ихтгэлтэй байж чадах болно. За ээж нар маань бол хүүхдүүдтэйгээ маш сайхан үр дүнтэй гоё цаг хугацааг зарцуулж хүүхдүүдтэйгээ маш их цагийг өнгөрүүлэх болно. За дараагийн хүзрийг татъя. Одоо энэ болохоор сүүлийн хүзэр гэж байгаа. Нэг хүзэр татж байгаа. За Chariot буюу сүйх тэрэг хүзэр гарч ирсэн байна. За энэ сүйх тэрэг хүзэр маань болохоор зэрэг түрүүний маань яриад байсан те 2026 оны энергитэй нэлээд одоо дүүцэж байгаа гэх юм уу те нэлээд сайн холбогдож байгаа гэж харагдаж байна. Та бүхэн энэ жил бол өмнө нь ингээд тохиолдсон хэцүү зүйлсүүдийг маш ихээр давж гарахаас гадна 2026 онд ирж байгаа асуудлуудыг ер нь айгүй хурдан хүчтэй амархан давж гарч чадах жил болж байна гэж харагдаж байна. За одоо ингээд 7 руу орцгоё. За хэрвээ таны хувийн жилийн тооч нь 7 гэж гарч ирсэн бол энэ жил таны хувьд маш сүнслэг жил болох болно. За 7-гийн тоо маань бол ер нь жоохон өвлийн өрийн буюу кармын холбогдол жоохон өндөртэй ийм тоо байдаг. За тийм учраас би шуудхан хэлэхэд жоохон чаленж ихтэй сорилт ихтэй жил болох магадлалтай. За заримынх нь хувьд сүнслэг сэрэлт хийх, заримынх нь хувьд одоо яг сүнслэг сэрэлтийн өмнөхтэй нийтэмсгэл гутрлын үеүүдийг бас жоохон мэдрэх гээд байж магадгүй. За энэ жилийг яаж одоо их аятайхан, эвтэйхэн давж чадах вэ гэхлээр зэрэг ерөөсөө ертөнцид бүх юмаа даатах хэрэгтэй. Эсвэл сахиус уудаа ч юм уу та хинд итгэдэг, юунд итгэдэг, ямар одоо дээд хүчүүдэд итгэдэг тэр зүйлстэй өөрийгөө бүрэн гүйцэд даатгаад өөрөө ерөнхийдөө нэг юм бууж өгсөн байдалтай байх юм бол илүү энэ одоо эрчмийг сайн дааж авч явж чаддаг байж байгаа. За 7-гийн тотод жил дээр хүмүүс маань бол нэлээд одоо титэм хүрт идэвхжилттэй болж олон янз бүрийн зүүн совингоороо мэдээллүүдийг доош нь татаж авах боломжтой байдаг. За мөн дээрээс нь 7-гийн тотод жил дээр үннүүд маш их илчлэгддэг байж байгаа юм тий. Юмсэнгээд одоо ил гарч ирээд юмсэнгээд нуугдмал байсан болвол илүү ингээд тодорхой болох гэдэг ч юм уу тий. Ийм зүйлс маш их тохиолддог жил болж байгаа. За тэгээд энэ жил болохоор зэрэг та бүхэн маань аль болох өөрийгөө хүчлэхгүй, бусадтай өөрийгөө жишихгүй болж байгаа зүйлсийг яг тэр чигээр нь хүлээж аваад тухайн момент болгондоо гоё мэдрээд ангаагаад ингээд явах тусам энэ одоо жилийг бол үр бүтээмжтэй өөртөө ашигтайгаар эргүүлж чадах боломжтой болно гэж үздэг байж байгаа. За тариа хүзэр татъя. За одоо мөн гарч ирсэн байна. Тийм ялцчгүй одоо сарны үзэр гарч ирсэн гайхах зүйл алга энэ жил та бүхэн маань ер нь шөнийн цагаар жоохон нойр хөрөхгүй, нойр хулжих. За тэгсэн хэрнээ бас дээрэс нь яг шөнийн цагаар ингээд өөртөө маш их амар амгалан мэдрэх болно. Зүүн совын маш их сайжрах болно гэж харагдаж байна. За тэгээ нэгийн тоотой тий 2026 оныхоо нэгийн тоотой 7-гийн тоогоо ингээ хошуулаад үзэх юм бол энэ жил та бүхний маань хувьд болох ёстой зүйлсүүд бол айгүй хурдан өрнөд ер нь айгүй өндөртэй жил болж иж магадгүй гинт ингээд юмнууд амар олноороо зэрэг тохиолдох магадлалтай сайн зүйлүүдч тэр жоохон сорилттой зүйлүүдч тэр бүгдээрээ бөмбөгдөх гэж магадгүй. Тэгэхээр тэр болгонд өөртөө орон зай өгөөд өөрийгөө сайн амрааж байгаарай. Өөрийнхөө дотоод хүнтэй маш сайн холбогдоорой. Энэ сарны хүзэр маань болохоор зэрэг өөрөө яг энэ зургийг ингээ харах юм бол тий од модууд руу ингээ харцсан сууж байгаа. Яг танд ийм өчүүд 2026 онд маш их хэрэгтэй байх болно. Жоохон ингээд чимээгүй болоод тайвшраад өөрийгөө тайвшруулад тэнгэр рүү хараад магадгүй сартай ярилцаад хэмцчлэн ингээх үе бол та бүхэнд маш их хэрэгтэй болох болно. Тэгэхээр тэрнээс өөрийгөө ерөөсө битгий хойшинд тарай. За 2 дугаар болохоор зэрэг та бүхэн дээр маань 7-гийн зоос гарч ирсэн байна. За сүүлийн 7 жилийн хугацаанд хийсэн зүйлсүүдийнхээ үржил шимийг энэ жил бол хүртэж эхлэх болно гэж харагдаж байна. Аливаа одоо хичээл зүтгэл гаргасан бүх зүйлсүүдийнхээ үр шимийг бол
энэ жил та бүхэн маань илүү ихээр мэдрэх болно. За тэгээд 7-гийн тоото та бүхэн дээр маань 7-гийн зоос гарч ирсэн маш сайн хэрэг. Яагаад гэвэл 7-той бага арканагийн хөзрүүдээс хамгийн эерэг нь энэ 7-гийн зоос байдаг. 7-гийн сэлэм болохоор зэрэг худлаа ормыг илэрхийлээд байдаг гэдэг ч юм уу ингээд жоохон тиймэрхүү утгуудтай байгаад байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ 7-гийн зоос бол яг үржил шимээ хүртэх те ийм эерэг утгатай байдаг учраас маш гоё юм. За тэгээд яг хав нэг сануулах юм болохоор зэрэг орж ирж байгаа үржил шимийг ерөөсө битгий чамлаарай. За дахиад нэг үзэл татъя. За энэ хүзэг гарч ирэх гэдэг ташуу байна. 6-гийн сэлэм гарч ирсэн байна. Энэ жил та бүхэн маань ийш тийшээ ямар санагдах магадлал маш өндөр. Ялангуяа хэрвээ энэ дунд хөдөө гармаар байгаа, ялангуяа нэг юм жоохон хүнээс зайдуу газар очимоор байгаа бол тэрийг тэр зөнгөө даах нь маш зөв байх болно. Ер нь аль болох 7 тоотоо жил дээр хүн өөрөө өөртөө харьцуул илүү амар байдаг. Тийм бусадтай харьцааж өөрийгөө ойлгох гэж хичээх гэхээсээ илүү өөрөө өөртөө харилцаад өөрийгөө ойлгоод явсан хамаагүй амар. Тийм учраас хэрвээ танд тийм боломж байгаа бол 2026 онд жоохон ганцаараа амралтаараа явах ч юм уу тий эсвэл ингээд нэг юм ганцаараа магадгүй соло аялал хийх гэдэг ч юм уу тиймэрхүү юм хийвэл бас маш гайхалтай. Танд бүр үнэхээр гоё таарах болно. Та энэ энергийг маш гоё адал явдалтайгаар хөгжилтэйгээр хөнгөнөөр бас амсах боломжтой байна гэж харагдаж байна. За одоо ингээд 8 руу орцгоё. За хэрвээ таны хувийн жилийн тооч 8 гэж гарч ирсэн бол энэ жил та бүхний маань хувьд мөнгөний жил болж байна. Энэ жил их хэмжээний орлого олох магадлалтай. За эсвэргээрээ хэрвээ та айгу булчингүй үйлдэл гаргах юм бол бас мөнгө жоохон өрөөсөө алдах гарах гад байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө бол 8-ын тоо маань ингээд хэвтүүлээд гарах юм бол юм хязгааргүй тэмдэгтэй байдаг. Тэгэхээр энэ үеэр бид өнгө цаг 44 гэж харлаа. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг ерөнхийдөө 8-ын тоотоо жил дээр хүмүүс маш их хэмжээний орлого олох боломжтой байдаг. Тэр хэмжээгээр бас гарах гад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө санхүүгийнхээ тал дээр маш сайн анхаараарай. За нөгөө талаас 8-ын тоотоо жил маань бидний потенциал те бидний хүч чадал зэргийг нэлээд шалгадаг жил байдаг. Ерөнхийдөө 7, 8, 9-р жилүүд бол жоохон одоо үеийн өрөө холбоо ихтэй те өнгөрсөн жилүүдэд одоо алдсан алдааныхаа ч юм уу те тэр үрийг одоо амсах гэдэг ч юм нэг жоохон тиймэрхүү юм байгаад байдаг. Би таадаг айлгах чам биш. Гэхдээ яг сайн ингээ анзаараад үзэх юм бол үнэхээр л яг тийм байж таарад байдаг байхгүй. Тэгэхээр би таадаг бүх зүйл сайхан байна тий одоо ингээд гал моржил гарч байгаа юм чинь бүх зүйл чинь аз жаргалтай байна гэж би худлаа хэлмээргүй. Яг л 7, 8, 9-ийн тоотоо жилүүд бол маш их одоо ололт амжилтыг авдаг жил. Гэхдээ яг тэр чинээгээрээ бас хэцүү одоо ийм сургаалуудыг сурах жил байдаг гэж хэлж болно. За тэгж хэлбэл хамгийн гоё өвтэй юм шиг сонсогдож байна. Тэгэхээр 8-ын тоотоо жил дээр бол таад маань мөнгө төгрөг хоримтлуулах магадлал маш өндөр. За нөгөө талаас болохоор хэрвээ түрүүний хэлсэнчлэн хэрвээ та улаан цайм ингээд те за мөнгө их олох жил юм чи ингээд суглаа муглаа ингээд толоод ингийн бол мөнгө алдах магадлалтай. Энэ 8-ын тоотоо жил дээр орж ирж байгаа мөнгө аль болох тогтвортой байж иж тухайн хүндээ тогтдог. Тэрнээс биш нэг юм суглаа муглаа те битмет гэсэн ийм шалтар бултар юм бол яг тэр хэмжээгээр хурдан хүнийг донтуулаад тэгээд бас мөнгөний гарах гад байдаг талтай шүү. Тэгэхээр тийм учраас тэрэн дээр анхаарч өгөөрэй гэж зөвлөх байна. За тариаг үзэр татаж харъя. За энэ жил та бүхэн маань маш завгүй байх болно гэж харагдаж байна. 2-ын зоос гарч ирсэн. Маш завгүй ажил амьдралаа яаж одоо тогтвортой байлгах уу, яаж зохицуулах уу гэд тэрэн дээр маш их анхаарсан. Нилээн одоо олон тийшээ таныг хүмүүс дуудаж, таныг хүмүүс ингээд за одоо нөгөөтгөө тгий тэрийг ангигээд агүй их олон тийш нь таныг татаж магадгүй байгаа харагдаж байна. Тэгэхээр тэрэн дээр бас яг яавал яг балансаа олохоор байна. Тэрэн дээр анхаарч өгөөрэй. За magician хүзэр гарч ирсэн. За элбчүү үзэр гарч ирсэн. Тэгэхээр яг 1-ийн тооны бас таад маань айгу азтай заяа. 8-ын тоотой жил угаасаа л жоохон хэцүү жил байдаг. Тэнгууд бас ч гэж ийм айгу гоё эерэг тоотой жил дээр 1-ийн тоотой жил дээр 8 жил чинь тохиодог байна гэхлээр зэрэг юу гэсэн үг ах нь уу? Сорилт ихтэй жилийг илүү амархан давах боломжтой гэж харагдаж байгаа хгүй. За тэрийг чинь сануулад энэ magician буюу элбчүү хүзэр гарч ирсэн. За элбчүү хүзэр маань болохоор юуг ярьдаг вэ гэхлээр зэрэг мэдээж хэрэг хүслээ биелүүлэх, ямар нэгэн зүйлийг бүтээх, хийх. За тэгээ өөрийнхөө хүчийг эргүүлж өөрийнхөө гарт авах, мэдрэх хэмэтчлэн иймэрхүү юмыг ярьдаг гэж байгаа. Тэгэхээр 2026 онд бол 8 дугаартай хүмүүс маань яах нь
Хүслүүдээ ерөнхийдөө биелүүлэхэд бас маш сайхан жил болж байгаа харагдаж байна. 4 сэлэм гарч ирсэн. За 4 сэлэм маань болохоор зэрэг амралтын за тэгээд жоохон удаашрлын хөзөр байдаг. Гэхдээ удаашрлын гэдэг нь болохоор зэрэгтэй гадны нөлөөтэйгээр удаашраад байгаа гэхээсээ илүү та өөрөө амрахыг сонгож байгаа гэсэн үг, илүү чийл гэсэн үг. Өрнөл ихтэй байх ч гэсэндээ та хэд маань өөртөө дотроо болохоор зэрэг за яасан ч яах вэ? Нэг нь нөхцөл байдал юм болсон юм жи одоо яах вэ гэдгээ илүү бодож байгаа. Илүү чийл, илүү амар амгалан байж чадж ийн дотроо. За энэ бол маш сайн дохио та 8-ын тоотой жилээ ийм чийл байдлаар амар амгалан байдлаар өнгөрүүлнэ гэдэг бол маш сайн байна гэж үзнэ. За одоо хэдүүлээ 9-ийн тоо руугаа орцгоё. За 9-ийн тоотой жил хэрвээ танд тохиож байгаа бол энэ жил та бүхний маань хувьд ямарваа нэгэн зүйлсийг дүүргэх, дуусгах жил болж байгаа гэж харагдана. Тэгэхээр 1-ийн тоотой жил маань бол шинэ эхлэл, та хэдийн маань хувьд болохоор зэрэг юмыг дуусгаж ийн гэж байна те. Тэгэхээр энэ дунд бол одоо сургуулаа төгсөж байгаа ч юм уу те, аль эсвэл ямар нэгэн газраас нүүж байгаа ч юм уу. Ямар нэгэн зүйлийг артаа орхиод шин зүйлээ маш хурдан одоо буцааж авах ийм төрлийн хүмүүс байна гэсэн үг те. 2026 он нэмийг дуусгалаа, шинэ эхлэл нь маш хурдан орж ирэх магадлалтай байна гэж харагдаж байна. За 9-ийн тоотой жил бол бас жоохон кармын холбогдолтой байдаг. Би худлаа яриад яах вэ? Сая 2025 он бол 9-ийн тоотой жил байсан. Тэгэхээр та хэдэд маань дахиад 9 жилийн тооны энэ энерги бол үргэлжлээд явж гинэ гэж үзэж байгаа гэсэн. Тэгэхээр 25 он таны хувьд ямар байсан? 2026 онд бас тийм байх болно. Гэхдээ сайн мэдээ нь юу вэ гэхээр зэрэг 2026 онд 1-ийн тооны тэр нөө маш гоё эерэг одоо эрч хүчтэй те хөдөлгөөнтэй тэр энерги ороод ирж байгаа учраас дууссан бүх зүйлс чинь тэр чинээрээ хурдан захиад дараагийнх нь шинэ илүү гоё зүйлс нь орж ирэх магадлалтай. 27 онд бас та хэдийн маань хувьд 1 тоотой жил болох учраас ингээд 9-ийн тоон илүү удаан үргэлжлээд гэхдээ тэр чинээрээ 1-ийн тоон бас илүү удаан үргэлжилж байгаа ийм болж байна гэсэн. Тэгэхээр энэ жил бол та хэдийн маань хувьд өмнөх жилдээ төстэйгээр альва зүйлсийг дуусгах те заримынхаа хувьд янз бүрийн салалт малалт болох ч юм уу аль эсвэл тийм та нутаг орноосоо салах эсвэл одоо амьдарч байгаагаасаа газраасаа яваад нутаг буцах ч юм уу иймэрхүү үйл явдал бас нэлээд болох магадлалтай байгаа. За тэгээд энэ зүйлс нь бол айгүй хурдан хүчтэй бүтэлтэй байх болно. Яг л угаасаа 2026 оны 1 тоотой тэр гал эрчим ороод ирчихэж байгаа учраас ерөнхийдөө энэ төсөглүүд бол эрчмийг авч эхэлнэ гэж харагдаж байна. За тариа хүзэр татаж харъя. За 9-ийн аяга гарч ирсэн байна. За 9-ийн аяга маань болохоор зэрэг хүсэл биелэх мөн дээрэс нь дотоод сэтгэл ханамжийг хэлж байдаг. Тэгэхээр энэ бол түрүүн бас 2026 оны бишээ 1-ийн тоотой уншлагатай бас гарч ирээд ташуу гэсэн. Тэгэхээр та хэдийн маань хувьд болохоор зэрэг 2026 он 9-ийн аяга гарч ирж байна гэдэг маань ямар нэгэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх магадлал маш өндөр байгаа харагдаж байна. За мөн дээрэс нь одоо та ямар нэгэн зүйлийг орхиж магадгүй гэсэн шүү дээ. Ямар нэгэн зүйлийг орхих, дуусгах дүүргэх магадлалтай гэдээсэн. Энэ зүйл дээрээ та айгүй тийм ханцан мэдрэмжтэй байх болно. Тэ хорогдоод байх зүйл байхгүй гэж хэлж болно. За дахиад нэг хүзэр татъя. За энэ жил та өөрийнхөө ямар нэгэн хорт зуршилтай нүүр тулах болон энэ зүйлээ ардаа орхихоор хичээж эхлэх болно гэж харагдаж байна. Тэгэхээр одоо тамхинаас гарах ч юм уу, тэ алкогол хэрэглэхээ болох ч юм уу, хэтрүүлж идэхээ болох ч юм уу, хитрхи дэлгэцнийхээ хэрэглээг багасгах гэдэг ч юм уу, иймэрхүү юм хийх магадлал өндөр. За нөгөө талаас маш ээлтэй байж чадна гэж харагдаж байна тийм ээ. Devil хүзэр гарч ирсэн. За дахиад нэг татъя. За King of Cups Аяны хаан гарч ирсэн маань энэ жил та хэдийн маань хувьд хичнээн 9 тоотой жил болж байгаа ч гэсэндээ бусад 9 тоотой жилтэй одоо хүмүүсийн хувьд бол тийм магадгүй өнгөрсөн жил 9 тоотой жилд нь басан хүмүүсийн хувьд бол бүр илүү хэцүү байсан байж таарна. Би байна. Тийм гэхдээ та бүхэн маань өөрлөгөө илүү хандж гин, өөрийнхөө зүрхтэй илүү энэ жил ойрхон байна. Өөрийнхөө мэдрэмжүүдийг сайн мэдэрч чадж байна гэж харагдаж байна. Энэ дунд бас сэтгэл зүйчэд явж эхлэх хүмүүс байж магадгүй. Эсвэл нэг юм коуч мөөч ч юм уу те сүнслэг коуч мөөч ч юм уу ийм хүмүүс дээр явж эхлэх магадлал бас байгаа гэж харагдаж байна. За тэгээд аяны хаан маань эргээд бас IQ өндөртэй буюу те бусдыг ойлгох чадвар өндөртэй, эмпати шинж чанар өндөртэй хүмүүсийг хилдэг байж байгаа. Тэгэхээр яах нь гэхээр 2026 онд та бүхэн маань бусдыг ойлгож өөрийгөө бас ойлгуулж чадна. Альва одоо харилцааны асуудлуудыг маш им тайвнаар бөгөөд амар амгалан байдлаас ярилцах те шийдвэрлэх ийм боломжтой болж байна гэж харагдаж байна. За ингээд нумерологийн видео маань үгээр дуусаж байна. Та бүхэнд маань таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Би өнөөдөр албаар ийм сүртэй лаг
мейкап хийсэн байгаа. Яа тэгэхээр зэрэг 2026 маань өөрөө маш ийм bold буюу те өөрийгөө илэрхийлэхдээ ийм томоор, тодоор илэрхийлэх жил болж байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас би ийм нэлээд тод бодолт хийсэн. 2026 онд бас ирвэсний өнгөтэй одоо хувцас айгүй их модонд буцаад орох магадлалтай байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг тоотой энэ 2026 маань бол маш эрч хүч өндөртэй ямарч байсан жил, маш тод том жил болж байгаа гэж харагдаж байна. За ингээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа. 2026 онд томоос том амжилтыг хүсье. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Дараа жил уулзцгаая. Бүгдээрээ баяр таа.